Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээр би сургуулийн орчин хүнний усны аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ярих болно. Сургуулийн хувьд давхруулах нууны ус шүүгчтэй. Тэр нь биднэрт хангалттай боломжийг хүрэлцдэг. Харин сул тал нь болохоор ерөөсө халуун ус гардаг. Тэгээд тэр хавь жоохон бохироод болохоор бид нар авахаас зайлсхийдэг. Нойлын хувьд бол ороход боломжийн цэвэрхэн тэгээд олон улсын стандарт нээсэн сул дуртай байдаг бид нар таалагддаг. Харин сул тал нь болохоор амар муухай өнөмхийн үнэртэй байдаг. Орохоос зайлсхийхэд хамгийн их нөлөөлдөг. Одоо би та бүхэнд 2019 онд хийгдсэн судалгааг бичлэгийн хамтаар үзүүлье. Тэд энэ хөвчлөлт таалагдж байгаа гэж найдаа. Энэ хөвчлөөр би хэрхэн яаж өмнөх цаг үеэс одоо хүртэл өөрчлөлтийг харуулах хичээлээ. Одоо харин жоохон сэдвээс хазаад бусад газар бугаага бохирдол яаж нөлөөлдөг вэ гэдгийг харуулъя. Танд энэ бүхнийг сонсоход юу бодогдож байна? Та 10 секунд бодоод үзээрэй. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа.